Лапас нийслэлийн гадагшаагаар явж байна. За энэ ингээд эднийх бас манайхчууд бөө ёслол бөө шашинтай бас байсан. Эдийн төстэй гэхдээ нэг шулмын ёслол үйлдэл гэж хийдэг юм газрууд байдаг юм байна. Тэгээ энэ зарих хуугаад янз бүрийн юм ингээд хаглаад энэ тэнд ингээд ихнийхээ хог мог тарьчихсан ийм үйлдэл хийдэг газар юм байдаг юм байна. Боливт. За энэ ингээд нөгөө шашны царай биш юм аа. Одоо энэ шулмын ёслол хийдэг газар бандах ингээ арх мархны архины шилбэл ингээ тавьчихсан. Тэгээ тэр үе зан үйлдэл ёстой амтны зулгадас гэдэг үлээдэ төрөөгөө үдийн юг ашигладаг юм байна. Тэр нь зах дээр бас байна. Тусгай тийм зах байна. Тэр зах дээр нь шулмын зах гэж нэрлэгдсэн. Тэндээс хүмүүс нь тэр амтны зулцыг хатаац аваад тэгээд энэ үйл ёслолтод одоо хэрэгэлдэг юм шиг байгаа. Тийм нэг сонин юм байна. За ийшээгээ яваад харсан энд оршуулгын газар нь байна. Бас их сони юм байна. Татаад тааруулчих. За нэг оршуулгын газар нь ингэж хөтөлүүлдэг юм байна хүмүүсээ. 3770 м өндөр. За энэ ингээд замд ийм байгаль байна. Уулан дээр ороо замууд бол үнэхээр сүртэй байна. Перу бас нэг иймэрхүү аюултай өндөр замтай. Эдний зам бас харьцангуй гайгүй хочмол зам байна. Перугийн хол хочмол биш. Их хэцүү байсан да. За ингээд байгалийн бүтцнийг сонирхолтой гоё юм байна. Тэр цаана цастаа хайрхан харагдаж байна. Сүнсний баяр Халлоуины баяр гэдэг бид нар тэмдэглэдэг. За ихнэрээ бол энэ католик шашинтныхан Өмнөд Америкууд сүнстэйгээ уулзаж өчигдөр маань нэг жил болгоны 11 сарын 12 цагт нас барсан улсууд хурж ирж гитэ хоолнд хийдэг. Хоолнд ингээд хамт байжгаад 11 сарын 2-ны өдөр дараагийн өдөр нь 12 цагаас буцаад газар руу ордог юм байна. Тэгээд тэр үед бол хүмүүс их сайхан хоолой хийн, талах байрны талхахтаа бас тэр нас барчтайхаа дүрстэй талах дуртай одоо идэлжсэн зүйл нөгөө хус сунар хүртэл шинээр хийж бэлдэж ин авчиж ингэж өгдөг юм. Энэ ингээд сүнстэй байр хамгийн чухал байр тооцогддог юм байна гэдэг. Монгол бас ханшны гэдэг юм байдаг шүү дээ. Ханшныгээд хураад тэгээд нас барчтайхаа оршуулгын газар очиод эдээ будаа өргөөд бас хавруулах тийм байдаг. Минут машинаар яваад энэ сарны хөндийгээд ийм газар ирдэг юм байна. Үдгслэнтэй бас энд үзэх юм нэг гинэ. Тэгж уулзаа зориулаад ийм алхдаг ийм гүрээс байна. За энд одоо агарын даралт өндөр байгаа бид нараас жоохон дэше алхсан болохоор амьсгал бас жоохон давч байна. Хөгжиж байгаа орнуудын нэг асуудал нь жуулчлалыг хөгжүүлэх тал дээр нэлээд дутагдaltaй байдаг. Байгууллагчтай хамгаалах асуудал тэр муу адил одоо жишээлбэл
ийм сайхан онгон байгалийн дүр төрхийг эвдээд энэ цаана ингээд тубын байшингууд барьсан баг ч тийм. Манай тэрэлж нэг юм болцсон шүү дээ. Тэрэлж бол үнэхээр онгон байгалийн сүтгээд тэгээд том шавар байшин сувлал авахын аргагүй муухай юм игээд тэр байгалийн үзэсгэлэнтэй онгон дүр төрхийг эвдэлсэндээ манайхан. Түүнээс бас Улаанбаатарын хамгийн ойр байгаа хамгийн үзэсгэлэнтэй газар грин буюу ногоон эко олон улсын төрийн төв байгуулах бүрэн болцоо тийм газар байсан юм л да. За цаана байгаа энэ шуух үзүүртэй уулаа энийг шулмын араа гэж нэрлэдэг юм байна. Түрүүн би хэлжсэн шулман гэд эдний тийм ёс зүй заашил юм байдаг юм байна. Та нарт үндэсний хувцсны талаар нэг битэл хийж өгье. Энэ Боливийн үндэсний хувцс гэж одоо бол их бах гэхдээ анхандаа эдний уугуул иргэд өөрсдийнхөө хувцастай байсан. Европын ялангуяа Испани колони байсан улс шүү дээ. Тэгээ Испани колонийнхны үеийн хувцсыг дуурайгаад ийм урт хормоотой өмссөн ба. Урт хормоотой хийгээд өмсдөг болсон. Тэгээд сүүлд нь энэ хормон ажлын сатаагаад учраас хормоог нь тайраад тэгээ одоо зарим өөр гангалахтаа 5 давхар юм хормог цугаад ингэж том хагатуулж ганган болоод мөн дээдлэлт нь малгай нь ингээд баяр аслаар бүр өндөр болгож өмсдөг. Өндөр малгай өмсдөг. За тийшээ гадарлаа. Зэн цаана гольфинг коурс байна. Энэ хаттай асахтай уулын дунд Elles ont déjà pris un collectivo, elles sont à la place. golfing course. Il fait beau en fait, donc on aurait pu faire les animations. Et du coup, la cérémonie c'est quoi? C'est comme ça,